За та бүхэн сайн байцгаана уу? Урлагуулсан багш бидэнд бодисодын 8 номыг тайлбарлаж өгч байгаа. За тэгэхээр эдгээр одоо 8 шат шүлгийг би энэ видеоныхоо дуудлын дүрслэл дээр нь одоо оруулаад явж байгаа. Та бүхэн анзаарч байгаа бол тэндээс одоо энэ 8 шатыг бид олж авч болно. За ингээд буддизмд одоо инэрл нэгүсэл бод сэтгэл гэж ярихад их амархан, ойлгоход их амархан, тэгтээ энийг дадуулахад тийм амар биш ээ гэж үздэг. За түүнтэй харьцуулах юм бол хуусан чанар гэдэг ойлгоход үнэхэрийн амаргүй сэдв хэрнээ хэрвээ та түүний зах зугаас нь ойлгочих юм бол бясалгахад тийм хэцүү байдаггүй байна. Яагаад тийм бэ гэвэл хуусан чанарыг бясалгахад танд тийм их сэтгэл хэрэггүй. Энэ бол цэвэр онол логик учраас танд сэтгэлээ тэгж их сэтгэлийг чинь захирах амаргүй биш дээ. Тэгэхэд сэтгэлээ тэгтлээ их хөгжүүлэх шаардлага байдаггүй учраас хуусан чанарыг бясалгахад хайрцангуй хэлбэр байдаг байна. За их Егүзерва Мажигловдонгийн хэлсэн нэг үг байдаг. Буддизмын 3 бэрхэн юу юм бэ гэвэл нэгд карма, хоёрт нэгүсэл, гуравт хуусан чанар юм а гэж хэлсэн байдаг. Энийг баг буддизмын 3 дайсан юм а гэж хэлсэн байдаг. За тэгэхээр яагаад ингэж хэлж байна гэвэл хүмүүс мэддэггүй учраас. Хүмүүс карма гэж юу болохыг мэдэхгүйгээр дадуулж эхэлдэг. Тэгэхээр л эн чинь дайсан болчих. За та үүлийн үрд итгэдэг бай. Итгэдэг байлаа ч гэсэн үүлийн үрд итгээд тэр итгэсэн итгэл чинь таныг сэтгэлээр унж, шантарч, зовж, шаналхад хүргэж байгаа бол үүлийн үрд таны дайсан байна. Бурхан багш номоо номлохдоо хамаг амьтанд туслах сэтгэлээр номлосон. Хамаг амьтанд юмыг ойлгуулах, мэдүүлэх сэтгэлээр тэгээд улмаар тэднийг зовлонгоос аврах тийм сэдэлтэйгээр энэ номыг номлосон болохоос биш хүмүүсийг сул дорой болгох, айлгах, хүмүүсийг шантруулах, улам сэтгэлээр унгах, зовоох гэж энэ номыг айлдаг юм аа. Тэгэхээр та одоо өөрийгөө шалгах нь биш. Үйлийн үрийг бодохоор танд илүү хүч орж гин үү, илүү таныг хүчгүй сул дорой болгож гин үү? Аль нь вэ? За карма гэдэг бол инэтгэх үг. Тэгээд инэтгэхт ер нь карманд итгэдэг голдуу. Тэгээд хүмүүс ер нь дэлхийн нийтээр карма гэдэг үгийг маш их хэрэглэдэг. Энэ чинь миний карма. Би тийм л карматай байгаа үзгээд ярьдаг. Сайн ойлголгүйгээр тэд зүгээр ингээд амны яриа болгоод ярьж л байдаг байна. Өөрөөр хэлбэл карманд итгэх нэг хэрэг. Тэгэд карманд итгэж байгаа тэр итгэл чинь танд хэр тусыг үзүүлж ийн гэдэг нь өөр хэрэг байхгүй юу? Кармаг ойлгосон одоо энэ үеийн үрд итгэж байгаа итгэл чинь танд тустай байх хэрэгтэй байж ич таны дайсан биш болох гэдэг. Ийм карматай биш тэгэл одоо тэрийг өөрчлөхийн аргагүй байсан бол карма үнэхээр сэтгэлээр унмаар. Буддизм гэдэг үнэхээр одоо энэ ч зовлон тэр ч зовлон гэд үнэхээр сэтгэлээр унмаар шүү дээ. Гэтэл ч энийг өөрчилж болно. Карма чинь өөрчлөгддөг юм аа. Энийг засаж болно, залруулж болно, ариутгаж болно, ариусгаж болно. Тэгэхээр энэ ч гарах зам нь энд байж байгаа байхгүй. Карма болгонд шалтгаан гэж байгаа штэ. Шалтгаан. Тэгэхээр чи бид зөв шалтгааныг нь тарих юм бол зөв үр дүн гарна гэсэн үг мөн үү? Энд чи одоо жишээлх юм бол хэрвээ өвчин дуусчих юм бол энэ чи миний карма. Би одоо ийм л тавилантай юм ч одоо яах ч арга байхгүй гэд эмчэд очихгүй суугаад иж болохгүй айл гэсэн үг. Тэгж болохгүй үсттэй угаасаа. Сэтгэл санаа тогтворгүй болоод хямарчсан хүн сэтгэл судлаачид очих хэрэгтэй үсттэй. Тэгэхэд чинь үгүй би ийм л байх тавилантай гэж суугаад иж болохгүй үсттэй. Тэрийг л хэлж. За эсвэл та одоо маш ядуу хүн байлаа гэж бодъё.
би одоо танд яаж баяжих уу, яаж мөнгө олох аргуудыг зааж өгөхөд гүү би наад замаар чи явахгүй, би наадхыг чи хийхгүй. Би ядуул байх тавилантайгээ суужиж болохгүй үст. За одоо тэгвэл инэрл нэгүслийн сэтгэлийг аваад үзье. Та инэрл нэгүслийн дадлага бол цэвэр сэтгэлийн дадлага. Хэрвээ та энийг үг хэлээр бие махбодоор дадуулаад эхлэх юм бол инэрл нэгүсэл таны дайсан болно. Сэтгэл гэдэг чинь ерөөсө хязгааргүй. Сэтгэлдээ та тандгүй өөрийн дуртай, дургүй, дайсан ямар ч хамаагүй бүгдийг нийлүүлээд бүгдийг та инэрч болж байна. Сэтгэлд. Тэгвэл би энийг биеэр үлдэж чадах уу? Чадахгүй. Энийг би ам хэлээр үлдэж чадах уу? Чадахгүй. Та энэ инэрл нэгүслийн дадлагыг одоо яг бие хэлээр дадуулах гээд үзэх юм бол магадгүй та амжилтанд хүрэхгүй. Хүмүүс тийм алдаа маш их хийдэг. Одоо сэтгэлийнхаа хэмжээгээр бие хэлээрээ дадуулах гээд үзээд идэг. Тэгээ сэтгэл гэдэг чинь бол одоо хязгааргүй их юм багтаж болно. Гэтэл бидний бие хэл тиймгүй шүү. Ингээд ийм зөрчлөөс чинь болоод танд одоо зовлон гарч ирнэ шүү. Асуудал гарч ирнэ үстэй. Хэрвээ та энэ сэтгэлийнхаа хэр хэмжээгээр инэрл нэгүслийг дадуулж байгаа шигэ бие сэтгэлээр бие хэлээрээ дадуулах гээд үзэх юм бол та өөрийгөө ална гэсэн үг. Өөрөөр хэлбэл боломжгүй асуудал чинь юм аа. За ингээд та юу ч байхгүй хуусан чанарыг одоо хуусан юм аа. Юу ч байхгүй, кармач байхгүй, үлийн өрч байхгүй, одоо үлийн хариуцлагч байхгүй, юу ч байхгүй хуусан юм аа гэж бодох юм бол хуусан чанар таны дайсан болно. Тэгэхээр энэ эдгээр 3 дайсныг ерөөсөө сайн ойлгож байж бид дадлага бясалгалдаа ашиглаж өдөр тутамдаа хэрэглэж явах ёстой. Энийг бид маш сайн ойлгож иж дараа нь дадуулах ёстой гэсэн үг. За тэгээгүй цагт юу болох юм бэ гэвэл танд ашиг нь бага, тэгсэн мөртлөө асуудал гарах нь их болоод ирэх нь шүү дээ. За одоо инэрл нэгүслийг дадуулахаас өмнө та маш аз жаргалтай сайхан зүгээр жирийн амьдралтай хүн байсан. Инэрл нэгүслийг дадуулаад эхэлсэн чинь л та бүр өчиргүй зовлонтой амьтан болоо хуурчвал тэр чин таны дайсан болж гинэ гэсэн үг мөн биз дээ. Би энд та нарт инэрл нэгүсэл бод сэтгэлийн хичээлийг зааж байна. Тэгсэн чинь энэ хичээлийг сонсоод та нар аз жаргалгүй болчих юм бол энэ хичээл маань танд дайсан хор болж гинэ гэсэн үг. За ингээд инэрл нэгүслийг дадуулж эхлэхээс өмнө та одоо бүр тийм их аз жаргалтай биш юм а гэхэд харьцангуй боломжийн амьдарч исэн хүн энэ хичээлийг сонсоод бүр нэг зовцсон шаналцсан амьтан болчих юм бол та юу ч ойлгоогүй байна. Та инэрл нэгүсэл таны дайсан болсон байна гэсэн үг. За тэгээ буддизмыг судлаад энэ карма, инэрл нэгүсэл хоосон чанарыг судалж эхэлснээсээ эдгээрийн тухай мэдлэгийг олж аваад тэгээд та эргэн тойрон дэлхийн ертөнц орчлон хорвоогийн амьдралд тэр чигт нь дургу болоод тэр байтугай өөртөө дургу болоо зогсохгүй орчин тойрон эргэн тойрныхоо хүмүүст дургуутсаж эхэлэх юм бол энэ таны дайсан болсон байна. Та энийг ойлгоогүй байна. Хамгийн муугаар бодоход та эргэн тойрон хавцсан орцсон бүхэндээ харахаас уурн хүрсэн ярдгалсан тийм ууртай догшин болоод ирэх юм бол за тэр бол одоо үнэхээр таны дайсан болсон байна. Тэгэхээр ойлгож байна уу? Эхлээд та аз жаргалгүй болно. Тэгээд аз жаргалгүй болоод зогсохгүй дээрээс нь бусдад уур хилэнгээ гаргана. Яг л би одоо та бүхэнд яаж аз жаргалгүй болох вэ гэдэг хичээл заасан юм шиг тийм болоод хорвоо дэлхийг доторх амьтантай бүгдэнтэй нь үзэн ядаад эхлэх юм бол
та энийг ойлгоогүй байна. Энэ таны дайсан болсон байна. Инрэл нэгүслийг дадуулж байгаа нэрийн дор энэ бүх хорвоо ертөнцийгч үзэн ядаал хавцсан орцсон бүхэндээ уурлаад ингээд байх юм бол энэ чи яг л талд гарсан түймэр шиг штэ. Яг талд гарсан түймэр л гэсэн үг. Тэгэхээр бид одоо та нарын юу хийж байгаагаар чинь дүгнэх биш. Ямар юмыг дадуулаад ямар дадлага хийгээд байгаагаар чинь дүгнэх биш. Ямар үр дүн гараад байна гэдгээр нь дүгнэх нь шүү дээ. Буддизмын хичээлийг сонссноор таны зовлон чинь багасч ивэл, таны жаргал чинь нэмэгдэж ивэл, та илүү өөдрөг, илүү эрчтэй хүчтэй болж ивэл та зөв зөвхтэй явж байна. За тэгтээ энд одоо гарч ирдэг бас нэгэн алдаа бол би одоо ингээд зааж байгаа хичээлүүдээрээ бусад бол маш сайн одоо бид барих сэтгэл бол маш муу, бид харамаа хичээж ин, бид маш одоо өөрөөсөө өөр хүнийг бодохгүй байна, бусдыг л дээдэлгээд ингээд яриад байхаар автоматар хүмүүсийн тархинд ямар бодол суудаг вэ гэвэл би маш муу юм байна. Би ерөөсөө их муу хүн байна гэсэн бодол суух гэдэг. Энэ бол ерөөсөө тийм биш шүү. Энэ бол ерөөсөө тийм талтай биш ээ. Өөрийнхөө хар амиагчиг сэтгэлийг дар бусдыг бод гэсэн сургаал таныг маш муу хүн шүү гэсэн сургаал биш байхгүй юу? Тэгэхээр эндээс болж өөртөө буруу авах, одоо өөрийгөө буруутгах, өөрийгөө доорд үзэх тийм сэтгэлийг төрүүлж болохгүй шүү гэж би та бүхэнд хэлэх гэсэн. Тэгэхээр инрэл нэгүслийг дадуулна гэдэг маань бусад төдийгүй тэрэн дотор өөрийгөө бас инрэх сэтгэлийг мартаж болохгүй шүү. За ингээд өөрийгөө хайрлж инрэх сэтгэл бол тийм их одоо өргөн дэлгэрч тархсан алдартай дадлага бол биш. Ялангуяа төвдөд харин ч ам хайргүй байхыг илүүтэй сургадаг гэсэн үг. Тэдний хувьд бол тийм байж болно. Тэгвэл энэ гадаад хүмүүсийн хувьд, барууныхны хувьд ялангуяа туйлширч болохгүй гэж хэлж байгаа. Нэг ясны. Тэгэхээр өөрийнхөө аз жаргалтай байгаад өөрийгөө бусдын өмнө буруутай мэтэр бити үзээрэй. Би жаргах ёсгүй хүн ч гэдэг юм уу? Эсвэл өөрийгөө үнэлэхгүй, өөрийгөө доор тавих миний хүчнээс хитээсэн асуудал би бол барахгүй зүйлч гэдэг юм уу? Тийм байдлаар бити бодоорой. Тэгэхээр буддийн шашинтай орнууд, энэ төвд Монгол иймэрхүү газруудад бол яг бусдыг инрэх сэтгэл, өөрийн ам биеийг үл хайрлах сэтгэлийг илүүтэй дадуулж иж болно. Тэгвэл харин барууныхны энэ Европын өөр орнуудад бол аль талийг нь бахна шүү дээ. Өөрийгөө чинэр, бусдыг чинэр. Тэднээс чинь тийм туйлшрах хандлагатай байж бололцоотой юм байна. Бусдыг бодохоор өөрийгөө бодохоо бэлждэг, өөрийгөө бодохоор бусдыг бодохоо бэлждэг ч юм уу. Тийм үед одоо ингээд тэнцвэр байруулаарай. Аль талыг нь хараарай гэж сургаж байгаамаа. Өөрийгөө ч гэсэн хайрлах сэтгэлийг энд орхигдуулж болохгүй. Тэгэхгүй л эн чинь бусдад маш зөөлхөн ханддаг, өөртөө маш хатуу ханддаг болчих гээд байна шүү дээ. Бусдыг хайрлах сэтгэлийг төрүүлснээр тэрнээсээ үүдээд өөрийгөө бас хайрлаж сурах хэрэгтэй гэсэн үг. Бусдыг хайрлах сэтгэл чинь өөрийгөө үзэн ядахад таныг хүргэж болохгүй байхгүй юу? Тэгээд ингээд бусдыг хайрлах сэтгэлийг дадуулж байгаа маань өөрийгөө хайрлах тэр арга нь болж байгааз өөрийгөө хайрлана гэдэг нь таны бэлгүүн болж хувирч байгаа. За ингээд би ба бусад гэдгийн хоорондын харьцаа энд маш чухал. Одоо энэ чинь бидний энэ ертөнцийн дэх энэ тоглоомтой адилгүй шүү дээ. Тэмцээн уралдаантай ерөөсөө адилгүй. Хэрвээ та нар одоо ингээ хөл бөмбөгийн тэмцээнийг бодоод үзтээ. Аль нь 2 баг хоёулаа 10 оноотой үйл сонирхолтой биш. За тэгвэл 2 баг хоёулаа аль нь ч оноо авахгүй 0-0 байгаад байвал бас сонирхолтой биш.
Ийм тоглоомд биш үү? Нэг нь хожиж, нэг нь хожигдчихийж сонирхолтой болдог байхгүй юу? Тэгэхээр чин хэрвээ энэ тал нь 2 гол оруулаад байж итл нөгөө тал нь дахиад 2 гол оруулаад тэгээ энэ тал нь 3 боллоо, энэ тал нь бас 3 боллоо. Ингэж тоглох юм бол энэ бол ёстой одоо бүр хамгийн сайхан тоглоом болно шүү дээ. Маш сайхан тоглоом болно. Тэгэхээр бодис сэтгэл гэдэг бол хоёулаа ялалт. Бодис сэтгэлийн хувьд би ба бусад ялах юм бол би ялна. Бусад жаргах юм бол би жаргана. Бодичита гэдэг чинь тэрийг хэлдэг байх юм. Хин хиндэ ялалт байхыг. Хэрвээ нэг нь ялаад нэг нь ялагдд бусдад ялалтыг өгчөөр чи өөрөө ялагдчихдаг бол энэ чинь утгагүй тоглоом биш үү? Тийм биз дээ. Бурхан багш ч гэсэн ийм дадлагыг хийхгүй байх байсан. Тийм биз? Энд чинь хин хиндэ ашигтай учраас л энэ сургаалыг номлож гарч ирсэн байхгүй. Тэгээд нэг нь ялаа нэг нь ялагддаг бол бидэнд бурхан багшийн хэрэг байхгүй шүү дээ. Бид аль хэдийн л энэ хөл өмбөг шиг тоглоомыг тоглоод л явж байгаа үсттэй. Тоглоол эхэлсэн байгаа л үсттэй. Тэгэхээр бодис сэтгэлийн дадлагын эцсийн зорилго би ч ялна, бусад ч ялна. Ер нь эцсийн зорилго л ер нь тэр юм. Хин хиндтэй ашигтай. Тэгвэл яах вэ? Тэр хүртэх тусанд бусдад тусалснаас надад гарах ашиг нь яг одоо мэдэгдэхгүй байж болно. Яг тэр даруй би тусаа хүртэж амсаж одоо тусалсныхаа хариуг амсахгүй байж магадгүй. Тэгтэл эцсийн бүлэгт ашигтай юу гэвэл хоёуланд нь ашигтай. Тэгтээ таныг өөрчлөх нь бол гарцаагүй. Бусдад тусалсан, бусдыг жаргасан тэр мөчөд өөрчлөлт танд явагдана. Тэгэхээр өөрийгөө хайрлна гэдэг бусдыг орхиж байгаа хэрэг ерөөсөө биш. Өөрийгөө хайрлна гэдэг заавал өөрийгөө хар амиа хичээж ийна гэсэн үг бас биш. Өөрийгөө хайрлж иж энэ бодис сэтгэл чинь бүтэн болох гэдэг байгаа байхгүй юу? Ганцхан талаа биш. Бусдыг хайрлна, өөрийгөө ч хайрлна гэж иж энэ чинь нэг юм бүхэл бүтэн багц цогц юм болох гэдэг. Тийм учраас бусдыг дээдлэнэ гэдэг өөрийгөө орхихын нэр биш ээ. Одоо энэ мөчөөс эхлээд өнөөдрөөс эхлээд та өөрийгөө бусадтай ямар барилдлагатай байна тэрийг олж тогтоо. За энийг яаж хийх юм бэ гэвэл эхлээд өөрийгөө та өөртөө сайн байж чадж гин үү? Та өөртөө сайхан хандаж чадж гин үү? Та өөрийгөө хайрлж гин үү гэдгээ анзаар. Тэгээд гүнзгий шинжил. Сэтгэлдээ бүр гүнзгий шинжил. Тэгэхээр энэ өөрийгөө хайрлна гэдэг бол уг нь бидэнд одоо сураагүй мэдлэг юм шүү дээ. Хин ч энийг заах шаардлагагүй биднээс тэртээ тэргүй өөртөө хайртай байдаг. Тэгэхээр юу гэсэн үг юм бэ гэвэл гүнзгий төвшөндөө бол бидэнд энийг суралцах шаардлага байхгүй. Тэгтээ өнгөн хэсэгтээ. Өнгөн хэсэгтээ өөрийгөө ч боддог хүмүүс биш шүү дээ. Тэгэхээр биднээс угаасаа өөрсдөө хайрлах эрхтэй. Энэ чинь эрхнээс илүү хитээцсэн зүйл байхгүй юу? Бидний өгт байж идэг тийм чанар юм. За ингээд өөртөө одоо ямар хандлагатай байгаагаа тогтоосныхоо дараа өөртөө талархаж гин үгүй юу гэдгээ анзаар. Өөртөө та талархаж чадж гин үү? Чадчихвэл хэр их талархаж чадж гин. Хичнээн их баярлж явдгийн өөртөө. Өөрийгөө хэр сайн гэж боддгийг, өөрийгөө хэр сайн хүн гэж боддгийг. Тэр хэрээр танд өөртөө талархах сэтгэл байх ёстой үстэй. Тэгэхээр эхний удаад өөр дээрээ дадуулах нь та өөртөө хэр сайхан ханддгийг, өөртөө хэр их талархдгийг, өөртөө хэр их баярлж явдгийг бэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Бусад гэж байдаггүй бол ер нь бусдын тусламжгүйгээр бидэнд юу ч байхгүй гэдэл бодож байгаа. Бидэнд байгаа бүхэн бусдын тусламжтайгаар утсан. Бусадгүйгээр л энэ биеийг ч бид олж чадахгүй, ерөөсөө төрч чадахгүй, яаж бүх юмд
бусад гэдэг юм бидэнд тусалсан байхгүй. Бидэнд хэрэгтэй. Бусад байхгүйгээр би байхгүй. Өгөхөд гэхэд л дахиад л бидэнд бусдын тусалцаа хэрэгтэй. Өөхөх төрснөөс өхийн энэ хоорон завсарч гисэн үргэлж бидэнд бусдын тус тэм дандаа хэрэгтэй байдаг. За ингээд одоо хоёр дахь дасгал нь юу байх вэ гэхээр бусдыг бодох сэтгэл. Ингээд бусдын тусыг бодоод байх тусам танд тэдэнд талархах сэтгэл, тэдэнд баярлах сэтгэл, тэдэнд сайхан хандах сэтгэл аяндаа цаанаасаа гарч ирэх учиртай. Тэгэхээр энэнийг одоо ийм сэтгэлийг төрүүлэх суурь нь юу юм бэ гэхээр бусдын дэмжлэггүйгээр би хизээч болж бүтэхгүй шүү. Бусад байхгүй би байхгүй шүү. Яагаад надад бусдын тусламж төрсөн цагаас өөхөх цагийг хүртэл хэрэгтэй байдаг юм бэ гэдгийг бодож бяцлахсны дүнд танд тэр сэтгэл төрөх учиртай байдаг юм байна. За ингээ сайхан сэтгэлийг төрүүлж сурснараа та ийм уян зөөлөн чанартай болж ирдэг байна. Тэгээ заримдаа бид бусдад хитрхи хатуу ханддаг штеп. Хитрхи хатуу ханддаг. Тэгэхээр одоо бидэнд тэр бусдын тусламжаар бусдын ачаар би ийм явж байгаа шүү гэдгийг бодох тэр сэтгэл маань бага байна. Бидний төрүүлсэн сайхан сэтгэл маань хангалтгүй байна л гэсэн үг юм. Тэгэхээр та бүхэн энэ өөртөө сайхан ханд гэдгийг зөв ойлгох хэрэгтэй. Энэ чинь одоо бусдаас өөрийгөө дээгүүр үзэх гэсэн үг ерөөсөө биш юм шүү дээ. Тэг бусдыг байтугай өөрийгөө ч хайрладгүй хүн байдаг бахна. Өөрийгөө хайрлахгүй байгаа хүн яаж бусдыг хайрлах юм? Яаж бусдад сайхан байх юм? Тэрнээс биш энэ бусдын төлөө амь хайргүй байхыг хэлээг байхгүй. Тэгэхээр та одоо бусдад сайхан хандснаар ямар хэрэгтэй юм бэ гэвэл та бусадтай цуг байхдаа гэртэй байгаа юм шиг байдаг болно. Та өөртөө сайн хандснаар та бусад хүмүүсийн хувьд бусдын орон гэрч болох бололцоотой. Бусад хүмүүсийн хувьд гэртэй байгаа мэтэр тийм сэтгэлдлийг тэдэнд төрүүлэх бололцоотой. Гэр гэд бодохоор биш үү? Нэг л юм гоё халуун дулаан юм санагддаг та бүхэн анзаардгүй. Энэ миний гэр шүү гэж бодохоор нэг сайхан цаанаасаа нэг дулаан болоо явцдаг. Яг л тэр юм. Тэгэхээр та бусдад өгөөмөр сайхан сэтгэлээр хандах нь бусдад гэртэй байгаа мэтэр мэдрэх тийм мэдрэмжийг төрүүлэх болцоод байна шүү дээ. За тэгэхээр одоо бид эхний 3 бадгийг бид уншиж үзье. Бибээр хамаг амьтдыг чандман эрднээс ч үлэмж үзэж үнэнхүү дээд тусыг бүтээх сэтгэлээр үргэлж инхрийлэн явах болтугай. Хаан хинтээч нөхрөлсөн өөрийгөө бусдаас доор тавьж өрөөлийг чин сэтгэлээр өндөрт эрхэмлэн дээдлэх болтугай. За энэ бол одоо эхний 2 бадаг. Тэгэхээр дараагийн хэд хоногт бид одоо бусдыг хайрлах, бусдад сайхан хандах тийм дадлагыг амьдрал дээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрэгжүүлж үзнэ. Мэдээж хамаг амьтан, адгуус амьтан бүгд орно. Байгаль дэлхий, газар ус, цэцэг эрвэхэ бүгд орно. Тэгтээ голчлон хүнийг, бусад хүмүүсийг. Одоо маргааш өглөөнөөс сэрэнгүүтээ та өөртөө юу гэж хэлэх вэ гэхээр би хүмүүсийг хайрлахаар шийдсэн. Би нэгэнт хүмүүсийг хайрлахаар шийдсэн гэж хэлнэ. За би хүмүүс дуртай болж сурыг, ялангуяа ойр дотныхондоо би маш анхаарал халамжтай хандъя. За ингээд ийм сэтлийг өөртөө төрүүлээд дараачийн 3 хоногийн туршид ерөөсөө л энийг жинхэнэ дадлага болгоод үз. Яг шийдчих. Яг би одоо дайралцсан хүн болгоно хайрлана би. Би хүнд ерөөсөө дуртай болсон. Ерөнхийд нь. Тэгээд тэрэн дундаа ойр дотныхоо хүмүүст. Тэгээ өөрийгөө дасгах нь биш.
Бусад хүмүүсийн талаар бодохтой зэрэгэл танд баяр баясгалан төрдөг. Танд ингээл бүр сэтгэл хөөрөөл ирдэг. Өөх яас сайхан юм бэ. Тийм болоход өөрийгөө дадуулах нь шүү. За энэ саяны уншиж өгсөн эхний 2 бадагшүлгийг сонсоод яг тэр шүлгийн дагуу бусдыг хайрлах, бусдад дуртай болох тэр дадлагыг өөр дээрээ хэрэгжүүлээ. Энэ бол таны хүч чадал юм аа. Бусдыг хайрлж инрэх сэтгэл танд эрхчлөөг өгнө. Тэгээ зогсохгүй танд аз жаргалыг авчирнаа. Тэгтээ нөгөө нууцаар дадуулна гэдгээ мартаж болохгүй шүү дээ. Хинт ч хэлж болохгүй, хинт ч мэдэгдэж болохгүй энэ бүхнийг нууцаар дадуулаа. Тэд таныг галзуурсан байна гэж бодулч бодог, тэд таныг сонирн болцсон байна гэж бодулч бодог, күкүү болцсон байна гэж бодулч бодог. Зүгээр л өөртөө дадуул. Тэгсэн ч гэсэн та хаалга цонхоо хааж агаад хинч байхгүй өрөөнд орж байгаа дороо дэвхцэн байж агаад ч болсон би өнөөдрөөс эхлээд би хүмүүст дуртай болж сурнаа. Би хүмүүсийг хайрлах дадлагыг хэрэгжүүлж байна гэж өөртөө хэл. Яасан сайхан юм бэ? Ямар их аз жаргал вэ? гэж. За ингээд өнөөдөр та бүхэн ийм 2 гэрийн даалгавар авлаа шүү дээ. Нэгдүгээр нь би өөртөө дуртай болно, хоёр дахь нь би бусдад дуртай болж сурнаа. Тэгтээ энийг та хинт ч хэлэхгүй өөртөө нууцаар дадуулна. Таны эго ч юм биш үү? Таны эго ч их одоо гайхуулах гэж оролдсон шүү. Ингээд та ингээд бусдыг хайрлаж эхлэхээр айгүй их аз жаргалтай болно шүү дээ. Тэгэнгүүтээ та нэр хэнийг хүнд хэлэхгүй л болохгүй нэ. Яас сайхан би энэ бол нэр гайхамшигтай гэд ингээд цаанаас ч гатгаад хилүүлэх гээд гатгаад байж мэдгэл бах таны эго. Тэгэхээр надад санаа зовсны хэрэггүй би та нарын хэний ч гэрийн хаягийг аваагүй, хэний ч мэдээллийг аваагүй би хинт ч хэлэхгүй. Тэгэхээр тэрэнд бол итгэлтэй байж болно. Тэгэхээр хүнд мэдэгдэнэ гэж айлгүйгээр дараачийн 3 хоногт ёстой нэг галзуу хүн шиг энэ 2 дадлагыг хийгээд үзэлтэй. Яг бүх хүчээ зориулаад чин сэтгэлээсээ хийгээд үз. Алдах юм танд юу ч байхгүй. Юу ч алдахгүй. Та нэг зоос ч алдахгүй. Нэг төгөрөх ч алдахгүй. Юу ч алдахгүйгээр зовсохгүй магадгүй хідэн ширхэг ус унаж магадгүй. Тэгтээ тэр ус унж байгаа чинь бод сэтгэлийг дадуулснаас болоогүй шүү. Энэ бол таны наснаас л болж байгаа. Тэгэхээр энэ дадлагыг хийснээр миний ус унаад байна гэж гомдол гаргаж болохгүй нэ шүү. Та намайг юу ч алдахгүй алдах юмгүй гэдээсэн миний ус унаад иштэй гэх юм биш үсттэй. Эхэнтэй амаргүй байж болно. Тэгтээ энэнд зуралцахад тийм хэцүү зүйл биш гэж би бодож байна. Яагаад гэвэл энэ чинь бидэнд угаасаа байдаг чанарууд баггүй. Бид зүгээр мартчихсан л болохоос биш бидэнд байдаг чанарууд. Тэгээ танд энэ чанарууд байдгийм а үгийн чанар чинь энэ юм а гээд та заавал сайн хүн байх албагүй байгаад байгаа шүү дээ. За ингээд өөртөө сайхан хандна гэж юу гэж байгаа юм бэ гэвэл нэг үгээр хэлэхэд та өөрийнхөө сайн чанаруудыг олж харна гэсэн үг. Өөрийнхөө гоё талыг, өөрийнхөө үзэсгэлэнтэй талыг олж харахыг хэлж байгаа. Бага шүү дээ танд тийм тал. Байж л таарна шүү. Тэрийг олж харах юм. Энийг л биднээс өөртөө сайхан сэтгэлээр хандаа гэж. Өөрт сайхан сэтгэлийг төрүүлэх гэж энийг хэлээд байгаа. Хэрвээ та өөрийнхөө сул муу талаа олж хараад байх юм бол таны хилэн муухыг шунал нисванесүүд хизээч арилахгүй, хизээч багасахгүй.
та тэднийхээ эрхэнд байсаар байх болно. Таны тэр уур хилэн, тэр муухаг шунал, хүсэл, тэр бүхэн чинь таны энэ өвчнөөс гарч байгаа учраас яах ч аргагүй шүү дээ. Бидний хүслээр болохгүй, бидний дураар болохгүй эн чинь цаанаасаа гарч ирж байгаа гэсэн үг. Бид тэдний эрхэнд байна гэсэн үг. Тэдгээр Нисванес ч бидний өвчин байхгүй. Өвчтэй байна л гэдэг чинь бид чөлөөтэй байна гэсэн үг биш. Чөлөөтэй биш байна л гэсэн үг. Тэгэхээр эрх чөлөөтэй биш, та өвчтэй байна. Өвчтэй л байгаа бол та эрх чөлөөтэй биш шүү дээ. Энэ бидний энэ ертөнцийн ерөөсөө энэ Нисванесын өвчнөөс чөлөөтэй амьтан гэж нээгч байхгүй. Тэгээд энэ Нисванес чинь бидний хүслээр бидний зоргоор болж гинэ гэвэл үгүй. Түүнтэй адилхан сэтгэл дээр бид ямар ч өвчнгүй, ямар ч сул талгүй, төгс төгөлдөр тийм байх бололцоо бидэнд байхгүй мэл да. Энэ ертөнцийн энэ хүний биеийн дотор тийм боломж байхгүй. Зөө зарим хүнд их байна, зарим хүнд бага байна л гэж ярина уу гэхээс биш. Хинч эрх чөлөөтэй биш байна. За ингээ маргааш би одоо ямар нэгэн өвчин тусчлаа гэхэд яагаад би ийм өвчин тусчих вэ гэд би өөртөө ууралж болохгүй үстэй. Энэ би хүсээд энэ өвчнийг туссан юм биш. Энэ чинь миний хүслээр болж байгаа юм биш байхгүй. За ингээ надаас өөрөө шалтгаалаад үүсдэг өвчин ч гэсэн мерсээр байдаг. Тэрийг үгүйсэхгүй. Тэрнээс биш ихэнх өвчин бол хийлж ирэхгүй хийсэж ирдэг үстэй. Энэ гариг ертөнцийн энэ биеийг эзэмшсэн юм байж байгаа тохиолдол өвчлөх нь бол гарцаагүй. Гарцаа байхгүй. Яагаад гэвэл энэ бие чинь мөн чанар нь тийм юм чи яах юм. Тэгээ жаман тэр юм аа гэж. Зүгээр хизээ хаана ямар эргэтэн нь өвдөх вэ гэж л одоо ямар өвчин тусах вэ хизээ хаана өвдөх болоо л гэж бодхоос биш. Тэр нь л өөр болохоос биш өвдөх нь бол ерөөсөө гарцаа байхгүй гэж. Тийм учраас би танд өөртөө сайхан ханд өөртөө инрэл нэгүслэе төрүүлээ гэж хэлээд байгаа байхгүй. За ингээд ерөнхийд нь хэлэхэд одоо бидний энэ хар амиа хичээх, амин хуваа хичээх сэтгэл бол бидний сэтгэлийн маш гүнд байж байгаа өвчин юм аа. Бид хар амиа хичээж явахдаа жаргалгүй болж идэг. Тэгтэл эн чинь биднээс шалтгааллахгүй цаанаасаа гарч ирээд байгаа. За тэгээд энэ өвчнийг эмчлэх одоо тэр ганц эм нь юу юм бэ гэхээр л бодис сэтгэл. Энэ бол бодис сэтгэл ганцхан түүгээр л эмчилж болж байна. Тэгэхээр энэ оюун судлахын 8 бадгийг бид ингээд уншиж байхад бидний энэ биед барих үе багасч идэг. Бидний амин хуваа хичээх сэтгэл дарагдж идэг. За ингээд таны хар амиа хичээх сэтгэл чинь жоохон ч гэсэн багасаад л байгаа бол хэрвээ энэ одоо байдгаас арай илүү багасч л мэдэгдэж байгаа бол таны дадлага зөв зөвхтэй явж байна гэсэн. Танд энэ дадлага үйлчилж байна гэсэн. Амин хуваа хичээх сэтгэл бол бидний одоо бүх зовлон шаналлын бүгднгийнхэн суур юм аа. Одоо өвчнөөр ярьсан ч гэсэн нэг суур өвчин гэж байдгаа да. Тэр нь одоо уг шалтгаан нь бидний энэ биед барих сэтгэл юм. Ингээд яагаад энийг бид суурна гэд байна вэ гэвэл энээс чинь үүдээд л энэ амин хуваа хичээх сэтгэлээс чинь үүдээд л нөгөө шунал, хилэн, муухаг, атаа зэрэг чинь бүгдээрээ гарч ирчдэг. Муу, буруу бодол, сөрөг сэтгэл зэрэг чинь бүгдээрээ эндээс үүдэж гарч байгаа шүү. За ингээд та одоо энэ бодисодын дадлагыг хийгээд танд хамгийн нэгдүгээр номерт гарах өөрчлөлт бол таны амин хуваа хичээх сэтгэл чинь багасах ёстой байна. За ингээд хоёрдугаарт энэ дадлага танд үйлчилж байгааг илэрхийлэх хоёр дахь шинж нь юу юм бэ гэх юм бол та урьд байснаас хамаагүй илүү аз жаргалтай болж явах ёстой. Энэ дадлагыг хийгээд таны аз жаргалын хэмжээ нэмэгдэж байх учиртай маа. Таны сэтгэл
жаргалтай болж ивэл таны сэтгэл илүү амгалантай болж та тайвширч илүү тайвшрлыг олж явах юм бол энэ дадлага танд үйлчилж байна. За тэгээд энэний яг эсрэгээр хэрвээ таны харамай хичээх сэтгэл өчүүхэнч багасахгүй таны уур хилэн шуналч нь улам бадраад л байх юм бол танд энэ дадлага ерөөсөө үйлчлэхгүй байна. Та дадлага зөв хийхгүй байна. Та зөв зүгтээ замнаагүй байна гэсэн үг. Энэ бол суурил бөгөөд та яг суурилынхаа зүг рүү явж гинэ гэсэн үг. Тиймээс хамгийн чухал шинж нь юу байх нь гэвэл таны аз жаргал нэмэгдээд хинч танаас тэр аз жаргалыг чинь булааж чадахгүй, хинч таныг жаргалгүй болгож чадахгүй. Яагаад ч тийм байх юм бол танд энэ дадлага үнэхээр сайн үйлчилж байна гэсэн шинж юм аа. За тэгээд тэр цагт эцэстээ хүрэхэд таны аз жаргал яг очир алмаз мэт. Хинч тэрийг бутаргаж чадахгүй, хинч тэрийг няцалж чадахгүй тийм байдалтай болох юм аа. Эвдэж чадахгүй болох юм аа гэсэн үг. За ингээд эгүүзэр хүний 7 хүнс гэж байдаг. За энэ 7 хүнсний эхнийх нь бол бие махбодын хүнс, 5 махбодын хүнс, хоёр дахь нь бол харьцааны идэ гэж байдаг, гурав дахь нь сэтгэлийн идэ юм шүү дээ. Сэтгэлийн идэ буюу бидний энэ аз жаргалын идэ. Тэгэхээр ингээд хүнд хүнс тижэл болж идэг ийм 7 төрлийн йогийн идэ байдаг гэсэн үг. Тэрний нэг нь бидний энэ аз жаргалын идэ юм. Одоо бидний энэ сэтгэлийн дадлага, энэ бод сэтгэлээр олж авч байгаа эндээс гарах энэ тижэл энергийг бид одоо хүнс тижэл гэж нэрлэдэг баг. Тэгэхээр хоол тижэл гэдэг бол бидний энэ амрууга хийж идэг зүйлийг л хэлдэггүй байх нь шүү дээ. Тэрнээс чин гадна бидэнд сайхан орон газар, сайхан хүмүүстэй, цэвэрхэн газар, цэвэр сэтгэлтэй хүмүүстэй цуг байх нь нэг төрлийн хоол тижэл болж идэг. Тэрнээс гадна энэ харамай хичээх сэтгэлээ багасгаад бод сэтгэлийг төрүүлснээр одоо аз жаргалтай болж идэг. Тэр сэтгэл маань хүртэл аз жаргалын идэ болж бидэнд үйлчилж идэх гэсэн үг. За ингээд хоол тижэл гээл ярихаар тэр чин бидэнд яадаг билээ гэвэл бидэнд сэтгэлийн ханамжийг өгч идэг. Хүн сайхан хоол идээд нэг цадна, нэг сайхан болно гэж байдаг штэ. Тэрнтэй яг адилхан энэ аз жаргалын идэг хүртснээр бид бас тийм ханамжийг эдэлдэг учраас энийг хоол хүнс тижэл гэж нэрлэдэг байгаа юм. Тэгэхээр бясалгагч бүтээлч бидний энэ 7 төрлийн хүнс байдгаа гэж үзэхэд тэрний 3 дахь нь сэтгэл санааны идэ буюу бидний оюун санааны идэ буюу энэ бод сэтгэлийн идэ байдаг байна. Тэг бид яадаг вэ гэхээр байна штэ. Энэ махбодын идэ яг энэ одоо амрууга хийж байгаа идэг л бид идээд байхаас биш энэ оюун санааны идэгээ бид тоодоггүй байх нь шүү дээ. Тэр нь бидэнд дутагдaltaй одоо нөгөө тижээлийн дутагдалд орно гэдэг шиг энэ оюун санааны идэний дутагдалд бид явж идэг байна. За ингээ бодит энэ 5 махбодын идэ буюу энэ амрууга хийж байгаа идэ хүнсний зүйлийн хувьд бол бид маш баян байна одоогоор. Ямар ч гэсэн дэлгүүрт ороход хүссэн болгон байж байна. Хичнээн үнэтэй нь одоо хамаагүй. Ер нь бол одоо хүний идэж болох бүх юм л тэнд бараг байна шүү дээ. Тэгээ биднээс авдаг, иддэг, тэгээд хайдаг, цацдаг, илүү гарсныг ингээ баргалж хаяад дуустдаг штэ. За тэгвэл энэ оюун санааны идэний хувьд бид маш ядуу байна. Ядуугаар зогсохгүй биднээс тижээлийн дутагдалд орцсон байна. Махбодын идэгээр бид баян, оюуны идэгээр бид ядуу. Гадна талдаа бид баян, дотор сэтгэлдээ бид ядуу гэсэнтэй адилхан. Дотоод сэтгэлийн идэ гэхээр юу юм бэ гэхээр л бидний аз жаргал. Тэгээ аз жаргалгүй байхаар биднээс ямар бах вэ? Хамгийн түрүү ууртай биш. Яагаад биднээс уурлаад байгаа чинь ерөөсөө бид жаргаж чадахгүй байгаа бол уурлаад байгаа. Яагаад бид атаархаад байгаа? Бид жаргалтай байж чадахгүй болохоор л атаархаад байгаа.
Тэгээ бодохоор шуналч мөн адилхан. Бид жаргалтай байхын төлөө шунж байгаа, бид жаргалтай байж чадахгүй байгаа учраас шунаж байгаамаа. Та ерөөсө жаргахыг л хүсэж байгаа. Та энэ орчлонгийн хамгийн жаргалтай, бүр хамгийн том жаргалыг авахыг хүсэж байгаа. Тийм учраас танд хамгийн том шунал, хамгийн том ата тэр бүхэн чинь байгаад байгаа байхгүй. Бид одоо жаргахын төлөө ууралж гинэ, шунж гинэ, хатаарах гинэ гэж өөрсдөө зөвтгөж болох юм л да. Тэгвэл эн чинь жаргалтаа хүрэх буруу зам байна. Буруу арга хэрэглээд байна гэсэн үг. Тэгэхээр энд миний нөгөө хэлэх дуртай үг юу гэлээ? Аз жаргалтай байх шалтгааныг битгий хүлээ гэж би хэлдэг. Тэр шалтгаан өөрөө гарч ирнэ гэж битгий хүлээ. Тэр шалтгааныг нь та өөрөө бүтээ. Тэгэхээр таны аз жаргалгүй байгаагийн нэгдүгээр шалтгаан нь амин хуваагч сэтгэл, хоёр дахь шалтгаан нь эго, гурав дахь нь таны шунал, дөрөв дахь нь таны уур хилэн, тав дахь нь таны атаачтай байна. Гэтэл чи бидний энэ амьдралын ганц амт шимт, огшим нь аз жаргал байгаа шүү дээ. Бидэнд ерөөсөө аз жаргалаас илүү юм гэж алга биш үү? Аз жаргалаас илүү юмыг та хайгаад ч нэмэргүй. Аз жаргалаас илүү юм гэхээр диважин гэд та хайгаад байна. Диважин гэж аз жаргалаас өөрөөр диважин гэж байдаг гэдэгт би итгэдэггүй. Аз жаргал гэж бол яг байгаа. Энэ бол боддоор байж байгаа. Тэгэхээр бид ерөөсөө л одоо аз жаргалтай байх тэр цагийг л хүлээгээл дотроо хизээ нэгэн цагт 90 дээл гэл хүлээгээл тэр диважингийн жаргал эдлэндээ л гэл хүлээгээл байж байгаа. Тэрийг ерөөсөө битгий хүлээ. Тэрний одоо тэр бүтэх шалтгааныг нь та өөрөө бүтээ гэж яриад байна шүү дээ. Диважин гэд нэг газар энэ ертөнцийн тэр байсан бол та нар ямар байхыг бодоод үзтээ. Тэр ерөөсө байгаагүй нь ёстой их юм штэ. Тэр байсан бол одоо тэрнийг олж авах гээд амтан болгон хоорондоо байлдан тэмцэлтэй зүтгэж байгаа штэ. Бидэнд орон зай тэнд очих тийм юу олдохчгүй болцоо. Хамаг хүчтэй хин хүчтэй вэ тэр нь бараг тийшээ авж байгаа штэ. Тэгээд тэнд ч одоо ямар хэлээр ярих уу ч гэдэг юм уу, хин илүү хүчтэй англиар ярих уу, хятадаар ярих уу гэсэн одоо тийм бөөн асуудлууд гарч ирнэ. Диважин гэж юм яг боддоор байдаггүй нь хичнээн их аз вэ. Тэгээ диважин гэдэг чинь зүгээр л одоо хүүхдэд зориулж зохиосон үлгэр юм шүү дээ. Энэ хүүхдийн үлгэр л гэсэн үг. Юу ч мэдэхгүй, юу ч ойлгодгүй тийм хүмүүс зориулаад нэг жоохон итгэл бишрэлийн төрүүлэхийн тулд зохиочихсон тийм үлгэр юм аа. Цэцэрлэгийн хүүхдүүдийн хэмжээнд зориулсан л үлгэр ш. Тэгэхэд л биднээс тэрэнд итгэж гисэн тэр диважин хаа нэгтээ байгаа би тэнд очино л гэж бодоод идэг. Өөрийнхөө сэтгэлийг сайхан болгоё гэж хизээч боддгоо байна шүү дээ. Буддизмд биш үү? Энэ диважингийн тухай одоо тийм тодорхойлолт маш бага байдсан шүү дээ. Одоо диважингийн дүрслэл маш бага байдаг гэсэн үг харьцангуй. Тэгвэл та нар тамийн дүрслэлийг аваад үзээрэй. Маш өргөн дээдлэгээр дүрслэлтэй. Хитэн хаалгатай, хитэн тамтай, яадгүй, ийдгүй маш тодорхой. За тэгэл аль хаалгаар нь орох юм бол ямар одоо тийм тамлага, тарчилгааг идэх үү тэр бүхэн одоостой маш тодорхой байж байгаа. Баргалжил төөрхөөргүй зүгээр маш сайн газрын зурагтай юм шиг л там дотор бол биднээс бараг төөрхөөргүй хаана ямар там байгааг маш сайн мэдхээр тийм сайн дүрслэлтэй байдаг. Тэр олон тамуудын яг хаана та байна гэдгийг одоостой маш сайн мэдж яхаар тийм сайн заагаад өгчихсөн байдаг шүү дээ. Би өөр ямар ч шашны урсгалд тамийн талаар ийм сайн дүрслэлтэй байхыг олж хараагүй, уншаагүй, байдаггүй угаасаа. За тэгээд энэ буддизмд үзүүлж байгаа энэ тамийн дүрслэлийг та одоо бага насны хүүхдүүд энэ тэнд сургууль мургуулд бол заах ямар ч тийм болцоо байхгүй гэж би боддог. Тэхийн юм бол шөнө нь хартаар зүудлээд унтаж чадахгүй болно шүү дээ. За ингээд кино хүртэл одоо 7 наснаас дээшээ хүүхд үзэх ёстой. 8 наснаас
доош хүүхдүүд үзэж болохгүй энтер гэд байдаг штэ. 13 наснаас доош хүүхдэд хоройтой кино мөн гэд тэрүүнтэй адилхан. Бидний энэ тамийн дүрслэлийг бол том насныханд л ахлах насныханд л үзүүлнэ гэхээс биш бага насны хүүхдүүдэд үзүүлэхийн арга байхгүй. За тэгэхээр нэг үгээр хэлэхэд бидний энэ яриад байгаа деважин гэдэг бол зүгээр л гордлого. Гордлого хүмүүс тийм нэг юм байгаадаа л гэж гордоод хүлээж байгаа. Тэрнээс биш тэр хизээч байдаггүй. Таны сэтгэлийн аз жаргалаас илүүтэй деважин гэж зүйлийн хорвоод байхгүй маа. За ингээд энэ ертөнцийн одоо амьд амтнд зөндөл байгаа. Тэрэн дотор хүн бидэн шиг ийм их гордлоготой, ийм их зүйлийг гордон хүлээдэг амт нэгч байдгүй маа. Бид бүр ингээд бидний гордлого маш том ингэж тэлсээр байгаад бүр деважинг бүтээсэн байгаа шүү. Тэр чинь бидний гордлого төдийл байхгүй юу? Уг нь бол энэ огторгүйг бүрхээ зогсохгүй бүр бидний гордлого тэр мөрөөдөл бидний зохиож байгаа энэ зүүдэлж байгаа энэ зүүд бол ерөөсөө тэр огторгүйгаас ч илүү хитийдэд деважин гэдэг юмыг бүтээсэн байгаа шүү. За ингээд хар амаа хичээх сэтгэл өөрийн энэ амин хуваа хичээх сэтгэл төрсөн тэр мөчөд танд өвчин шаналгаа үүсдэг юм аа. Өвчин үүсч идэг. Энэ хоёр чинь баг нэг зүйл гэсэн үг. Ойлгож байна уу? Бидний энэ би гэдэг байгаа чинь өвчин юм аа. Энэ бол бидний зовлон, энэ бидэнд өвдөлтийг амсуулж идэг. Одоо яг бие махбодын өвдөлт. Бид яагаад зовлон хүсгүй мөртлөө зовлонгийнхоо шалтгааныг бүтээгээд яваад байна гэж яриад идэг. Биднээс энэ өвдөлтийг хүсэхгүй байгаа мөртлөө бидэнд бид амигч гэд яваад идэг. Тэрийг ч л хэлж. Хэрвээ энэ өвчин зовлонгийг аваад хайчих юм бол тэнд юу үлдэх вэ гэвэл аз жаргал үлдэнэ шүү дээ. Тэгэхээр бид барих сэтгэлийг аваа хайчих юм бол цаана яг л энэ аз жаргал чинь л үлдэх юм аа. Таны энэ бид барих хүч хичнээн том байна. Таны өвдөлт төдий ч нэ том байна. Яагаад гэдгийг мэдв үү? Яагаад гэвэл таны бие чинь том байна гэдэг чинь таны энэ одоо бай чинь том байна гэсэн үг. Биднээс ингээд нэг бай тавьж хагаад харвъя да тий. Тэр бай том байх юм бол биднээс заастэ таамгаар яаж ч харвсан тэр байг онон доо. Тэрнтэй адилхан. Таны бие чинь том байх тусмаа гаднаас ирж байгаа тэр бүх сумнуудыг хүлээж авахдаа илүү амархан байх. Тэгээд таны өвдөлт чинь илүү хүчтэй байх. Бусад хүмүүс танд ямар ч зүйлийг хийсэн та өвдөн, ямар ч үг хэлсэн та өвдөн. Би одоо аз жаргалтай байсан ч танд өвчин болж тусна тэрнэ. Би зовж исэн ч танд өвчин болж тусна. Би зүгээр одоостай сайн уу юу вэ гэж хэлэхэд л та өвдөн баг. Таны бие чинь том байх тусмаа тийм байх байхгүй юу? Бүх юм тийм өвдөлттэй. Бүх юм тийм шаналгаатай байх нь шүү танд. Тэг баг юуг мэрэмтэй. Миний энд хажуу чинь зүгээр байж байгаа нь л баг танд өвчин зовлон авчирч шít. Баг л миний энэ оршин би одоо амьд ингээд энэ оршихуд оршиж байгаа маань л баг таныг өвтгөж шít. Миний өчүүхэн төдий хөдөлгөөн болгон таныг өвтгөж шít. Тэгэхээр би одоо ингээд амьсгаа дараал хөдлөхгүй ингээд баг оршихгүй ч байгаа юм шиг те ингээ байж их юм бол бас нэг арай дээрч юм шиг те. Ерөөсө таны эго чинь том байх тусмаа бүх юм танд өвчин болж хуурч шít. За тийм байгаа тохиолдолд ерөөсөө энэ орчлон дээр таныг өвтөхгүй, таныг зовоохгүй, таныг шаналгахгүй тийм юм гэж байхгүй маа. Та өөрийгөө амтан болгоны хүн болгоны харвж байгаа тэр сумны бай бити болголтоо. Та тийм баймаар байгаа мó? Харвсан сум болгоныг өөр дээрээ тусгаж аваад, хэлсэн үг болгоныг өөр дээрээ тусгаж аваад, хүний хандлага болгоныг энэ яг намайг ингэж ийн гэд зөвхөн өөр дээрээ л тусгаад аваад байх юм бол та тэр бүхний бай болж байгаа хэрэг үсттэй. Тийм учраас одоо би та бүхэнд урд нь ч гэсэн хэлж ийсэн да. Таны эго том байх юм бол таны зовлон том байна. Таны эго үдсгэлэнтэй байх юм бол таны зовлон ч гэсэн үдсгэлэнтэй байна гэж.
Таны эго их боловсралтай байх тусмаа таны зовлон маш боловсронгүй байх болно гэж би хэлдэг. За тэгэхээр энэ өвчнөөс биднийг салгах шидэт юм бол энэ бодисатын 8 ном. 8 бадаг шүлгэл байгаа. Тустай юм. Энэ нэмийг хэрэглээд үзээрэй. Би та бүхэнд энэ нэмийг хэлж өгч байна. Бибээр хамаг амьтдыг чандман эрднээс ч үлэмжүүлж өнөнхүү дээд тусыг бүтээгсдэглэр үргэлж инхрээлэн явах болтугай. Хаан хинтэй ч нөхрөлсөн өөрийгөө бусдаас дор тавьж өрөөлийг чин сэтгэлээр өндөрт эрхэмлэн дээдлэх болтугай. Явдал бүгдийг сэтгэлдээ шинжлэх ба ямагт нисванас төрсөн даруй өөр ба бусдыг дорой туулах тул өнөд түүнийг хүчлэн буцаах болтугай. За ингээд үүгээр бид энэ удаагийнхаа хичээлийг өндөрлөе. Дараагийн хичээл дээр дахин золготлоо баяртай. Энэ видеоны дүрслэл дээр нь би энэ 8 бадаг шүлгийг оруулсан байгаа. Та бүхэн тэндээс энэ шүлгийг олж уншиж болно.